өргөмэн үзүүлж байна. Санлан үгүй нөлөөлийн форумын хөтлөгчөөр сэтгүүлч Баатар зөрөгтийн болор чимэг. Сэтгүүлч Ууган баярын болор туяа. За сайн байцгаана үзэгчдээ. Өргөмэн сайтын сонгогчдын боловсролд зориулан санлан үгийн цуврал медиа форумыг бэлтгэх хүргэж байгаагийн эхний дугаар эхлэж байна. За манай медиа форумын зорилго нь гэх юм бол бид 2016 оны улсын их хурлын сонгуульд нийт санал өгөх ёстой залуучуудын 50% санал өгсөн нь чамдалттай үзүүлэлт юм. За дэлхийд дахина залуучуудын улс төрийн оролцоо бага байдаг хэдий ч Монгол улсад энэ сонгуул ирэх бүр тус муудаж байгаа гэдгийг судлаач нар хэлж байгаа. Гэхдээ форум хийж болж байгаа баяр коронавитой байгаа үед. Тийм. За тийм учраас бид нар энэ хүн нөлөөлийн формо одоо цөөхөн зочидтой, цөөхөн хүмүүстэй үзэгчгүй, зрителгүй хийж байгаагаараа онцлог болж байгаа шүү. За ингээд хамтдаа өнөөдрийнхөө формын зочдыг тайзнаа урьцгаая. Санлан үгийн нөлөөлийн форумын зочноор бизнес эрхлэгч комедиан Баатарын Эдрод. Social influencer Батцэнгэлийн орхон. Дуучин Шарвчамцын эгч. Модель Батцэнгэлийн Цэрэн долгор. Эдродын хувьд улс төрчдөөс нэр дэвшигчдээс дэмжээч. Сонгуулийн сурчлагаанд мань хамтраад ажиллаад өгч гэдэг саналууд ирж гин үү? Тэглгүй яах вэ? Чи миний ажил суух юм уу чи? Хэрүүлэх цааш шиг нэг юм бүү. За, юуны мэдээж дэмжсэн хүмүүс байгаа. 6 сарын 2-нд бол би яг өөрийнхөө пэйж мэйжүүд дээрээ яг ил хот нам болгоноос дэмжиж байгаа. Хамгийн их дэмжиж байгаа 2 хүнээ бичсэн байгаа. Нээлттэй. Тэн дээр бол ямар нэг юу физикал хэлбэр байхгүй. Чин сэтгэлийн иргэн бүр өөрийн гэсэн дэмждэг хүнтэй байх хэрэгтэй гэж бодож байгаа. Энийг гэлэхгүй аль болох олон хүнийг судалж чадвал олон хүнийг дэмжиж яваасаа л гэж. Дэмжиж байгаа шалтгаанууд нь юу вэ? Өдөр баримтлал уу, хувь хүнийг харж гэнэ үү, боловсрол уу? За номер 1 бол ёс зүй харж байгаа. Тэгээд ёс зүйн хувьд бол би өөрөө яг одоо улсад бол байж ах ёстой хүн гэж боддог хүмүүсээ дэмжиж байгаа. Тэгээд боловсрол яг түүнтэй зэрэгцээ. Тэгээд дараа нь бол яг мэдээж өмнө нь хийжсэн үйлдэлүүдийг харж байгаа. За одоо яадаг чинь би бол өөрөө жижиг дунд бизнесийн хүн шүү дээ. Тэгэхээр жижиг дунд бизнесүүдийг өмөрдөг, бизнесүүдийн төлөө дуурдаг, бас ингээл ажил олгогч гэхээр л одоо муу юмд амар муу хэлүүлчихэд цаана ингээд өчнөө нуран дээр начиж явж байгаа шүү дээ бизнесээ. Тэр их ашигын төлөө илүү дуурах хүмүүсийг энэ жил сонгоноо. Чиний бизнесийн жаргал зовлон ойлгох. Харин яг нэг хоёр. Тэнд судгуурласан шийдвэрийг гаргах. Ядаж цалиу өгч үзсэн дэр гэдэг. Тийм цалиу өгч үзсэн. Цалиу өгч үзсэн хүн гэдэг чинь бас айгүй том юмыг мэдэрсэн хүн байгаа байхгүй тий. Тэглэх байх уу? Тэглэх байх уу? Эдрээ цалиу өгдөг лээ. Нас нь бол нийтдээ бол 100 гаруй хүнд тий. Тийм үү. Ер нь бол яг уу сая ковид болоогүй бол нийтдээ баг тийм ээ. Фарч айгүй болоо. Тийм баг 120 төгөхөр хүнд цалин тавьдсан шүү дээ тий. Тийм бага. За. Ер нь өмнөх сонгуульд ямар одоо хүчин зүйлээ те царайг нь харав, гадаад төрхийг харав, боловсролыг харав, туршлагыг харав. Юуг нь харж саналаа өгчээсэн. Одоо ч гэсэн энэ сонгууль дээр яг юуг нь харж саналаа өгөх гэж бодож байгаа вэ? Ер нь өмнөх сонгуулиуд дээр яг үнийг хэлэхээр аюу сайн ач холбогдол өгдөггүй байсан байгаа даа. Энэ жил ягаад ч юм 2020 онд улам илүү их ойлгоод ойрцсон. Тэгээ анх удаага одоо манай гэр бүлээс хүн ээж маань нэр дэвшиж байгаа. Одоо нөхрийн маань ээж.
Тэгээд тийм болохоор ч тэр илүү ихээр ингээ ач холбогдлыг ойлгоод байна л та. Тэгээд ингээ яг зөв хүн гарах гад яг тэмцэж яхад нь яг ямар шалгуурууд ямар хэцүү даваанууд тулдгийг бас харсан. Тийм болохоор ингээд сонгогчд маань ч гэсэн яг тэрийг үнэлээд ингээ яг хүнээс судлаад зөв сонгох хэрэгтэй мэн гэж ойлгоод байгаа. Тэгэнгүүтээ энэ жил би илүү их ингээд өөрийнхөө тойргийн ч гэсэн хүмүүсийг судалж байгаа. Тэгээд мэдээж хэрэг хамгийн түрүүнд ёс зүй, мэдлэг боловсрал тэгээд одоо тууштай зан чанар, зорилгын тэгээд яг тэр хүн өөрийнхөө амьдралыг яаж авч явж гин гэдгийг бас харахыг хүсдэг. Тэгээ өөрийнхөө амьдралыг ч одоо болгоогүй хүмүүс ч гэдэм үү наад захын л одоо гэр бүлээ авч явж чадаагүй хүнийг би бол сонгож чадахгүй. Яг тэгэхээр тэр хүний угаасаа яг ёс зүй баримтлал бүх юм нь орчиж байгаа шүү дээ. Амьдрал яаж ханддаг гэд одоо жишээ нь бие яаж авч байгаагаас ахуулаад би хардаг л та эрүүл хаалж гин үү ч гэдэм үү одоо бүр ихт босдог уу ч гэдэм үү хүүхдүүдэд зөв үсэг мах иддэг шүү дээ одоо хүүхдүүдэд зөв үсэг гин үү ч гэдэм үү би чинь гүзээтэй хүнийг бол ингэ жоохон шүмжилчих гэлээ. Тэгэхээр орхоо одоо энэ жилийн нэг PR чинь амар спортлог хүмүүс PR-аа хийгээд байгаа шүү дээ. Бөө видеоноо цацагдаад байгаа. Тэрэнд автчих магадaltaй биш орхоо. Тэр нь чинь зөвлөлтөө яхад тэр хүн тийм юмыг бас уриалж шүү дээ. Гэхдээ яг тэрэндээ нөгөө нэг эзэн болдог байвал ахгүй юу? Practice what you preach гэдэг шүү дээ. Тэр бол яг миний одоо яг ураа өвлтэй. Яг тэр хүн яг за яг одоо ярьсандаа бай гэсэн үг тийм. Хэлж байгаа өөрөө хийдэг тийм. Тэгвэл чинь би одоо энэ жил угаасаа яг хажууд маань ээж маань тэгшиж байгаа учраас ээжигээ би угаасаа бирээ орохоос ахуулаад яг даган дуурайсан. Тэгээл зэмлүүлэх үедээ зэмлүүлээл одоо манай ээжийн өөрийн манай ээжийн зааж чадаагүй зүйлсийг бас зааж өгсөн хүн болохоор за энэ хүн ингээ хэрвээ гарах юм бол ирээдүйд яг над чиг зөндөө юм залуучууд байгаа. Над чиг ингээд энд бас ингээд болж өгөхгүй юмнууд байгаа. Тэднийг яг ингэж засах юм байна гэж би бодоод яг чин сэтгэлээсээ бас ингээд дэмжиж байгаа. Өмнө нь сонгуульд санал өгөхдөө нэр дэвшигчдээ юуг нь харж санал өгч ирсэн бэ? Ээж аваас л мэдээлэл авдаг гэсэн. Энэ нь бол тий ингээд манай ээж авч адилхан чиглэлтэйгээс өгч байгаа юм чинь яг уу хин төхөөгөл ээж авал хэлж өгдөг гэсэн. Одоо л илүү бие даацсан тийм. Одоо илүү бие даацсан л байгаа л да. Тийм санал өгөх газар нээж аваас бас холцсон. Тэгээд ер нь гэр бүлийн нөлөөнд автах магадлал их байдагтэй. Бид нар ч игээд өвөө эвэгээ сонсож байгаа л тэр нам л сайн гингүүл нэг тэр нам автоматар ингээд жоохон ээлтэй байгаад байдаг. Одоо тэгтээ бид нар чи яг өөрсдийн санал юм чинь уг нь судалгаатай тий яг ямар манай тойрогт яг ямар хүмүүс нэр дэвшиж гин гэдгээ уншаад судлаад өгвөл цэкогээс асуухад өмнө нь одоо ингээд саналаа өгөхөд ер нь нэр дэвшигчдийг хангалттай судлах таних боломж байсан уу? Тийм цаг хангалттай байсан уу? Таньж амжиж байсан уу ер нь? Би ч одоо яг миний насны хувьд би 2 удаа сонгуул өгсөн байгаа байхгүй юу? Нэг улс их хурлын нэг ерөнхийлөгчийн сонгуул. Тэгээ хамгийн ихний сонгуул дээр нь болохоор яг төвний ярьсан шиг өвөө мэгээс асуувал яг уу их үг юм бол тэр нам гээл төглөө за гээл хичээ тий. Харин за энэ хоёр мэдчихэж байгаа айлгүй гэж боддог ч юм уу. Тиймэрхүү байсан. Тэгээд нэг жилийн дараа ерөнхийлөгчийн сонгуул болоход тодорхой хэмжээр ойлгосон л доо энэ надад тодорхой хэмжээр нөлөөлт юм байна гэдгийг одоо улсын хурал дээр гарсан 76 хүн надад шууд утгаараа биш юм аа гэхэд яаж хийгээд надад байтугай бүхэнд ингэж заавал нөлөөлт юм байлээ. Тэгээд тэрийг аягүй ойлгосон учраас ерөнхийлөгчийн сонгуул дээр бас цөөхөн хүн байсан болохоор тэр юм уу судалж болдгийм байлээ. Судалсан цагаад би хаанд нөхснөө юунд нөхсөн бэ мөрөөдөлд нөхснөө судлахтаа болохоор би юугийн нөлөө харсан гэхэлэр тэр хүмүүс өмнө нь одоо ямар нэг хүнийг одоо өрсөлдөгчөө ч юм уу дарамжилсан ямар нэг тийм хар PR хийсэн байна уу ч гэдэг юм уу тий. Би одоо тэр хүмүүстэй биеэр уулзж байгаагүй учраас хандлах харьцааг нь мэдэхгүй. Тийм учраас тийм юмар нь бас түрүүний эдрэгээс шиг ёс зүйг нь харж болох юм байна гэж би өөртөө ойлгосон. Тэгээд хичнээн жил одоо улс төр хийж ин ч гэдэг юм уу. Тиймэрхүү одоо ийм жоохон хүүхэд тухайд чинь би 21 настай. Жоохон хүүхэд ямар ч хийсэн судалж болох юм наазах юмнуудаа судалж агаад ямар ч зүгсэн. Тэгээ энэ жил болохоор бодохдоо яг надтай нийцэх үйт гэхээс илүү нэг арай нэг юм яг үнийг хэлэх жоохон орчин үеийн хүмүүст үгүй гэж бодоод байгаа юм. Яг тэгэхээр одоо юу гэдэг чинь яг залуу хүмүүсийг ойлгоод бид нар ч яг юу хэрэгтэй байна гэдгийг яг тэгэхээр одоо яг миний бодлоор яг манай үеийнхэн ингээд бидний үеийнхэн яг дэшээ гараад сонгуульд өрсөлдөх боломжтой болох үед яг Монгол улс яг амар зэрлэг үедээ очих гэдэг юм санагдаад байна. Тэгэхээр яг биднийг яг ийм үе дээр нь их сайн дэмжих хүмүүс айгүй хэрэгтэй юм шигтэй ялангуяа хувцалтаас нь эхлээл бүх юмыг харж болж байгаа юм л та. Энэ хүн яг ингээд гоё тэ орчин үе юм байна уу ч гэдэг юм уу. Тэр мөрийн дээр нь айгүй их тийм акцент өгдөг.
өгч байгаа. Тэгэлгүй яах вэ? Баахан залуу хүмүүс гарч ирээд яг хангалттай одоо тэр нөгөө парламентын гишүүний нэг үүрэг байгаа шүү дээ тийм ээ. Хууль санаачлах, хууль батлах, за засгийн газар хяналт тавих гэдэг юм тий. Тэднийг хийж чадахгүй бол яах вэ? Тэгэхээр чин одоо ингээд Монгол улс чин 60% нь яг залуу хүмүүс 40% нь залуу биш хүмүүс байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд тэр хүмүүсээс тодорхой хэмжээгээр саналаа мэдээж өгнө шүү. Тэгээд бид нарыг мэдээж дагаад бүгдээрээ залуу өндөхгүй л хэлэхүү. Бас нэг юм баланс байгаах. Гэхдээ би одоо юу гэдэг бүх хүмүүсийг залуу хүн сонго гэж байгаа юм биш л те. Яг нь миний хувьд юм байгаа. Тэгэхээр энэ баланс бол баригдах байх гэж би бодоод байна. За манай Вандэгийн хувьд болохоор нэгдүгээрт анх удаага нэвтрүүлэгт орж байгаа тий. За нэг нөлөөлийн форумд бас сонгож орж байгаа. Тий. Хоёрдугаар хэдхэн хоногийн өмнө лайв хийсэн тий. Тэгээ тэр лайв дээрээ ингээд улс төрийн талаарх байр суурийг илэрхийлсэн. Айгуу сонирхолтой санагдав. За байр суурь сонсъё. Би байр суурийг илэрхийлсэн байгаа. За яг тэр байр суурийг илэрхийлнэ үү? Тэг ер нь тэгэл ангийнхаа атманыг сонгож чинь гэсэн үг шүү дээ. Тийм гişүүн гэдэг чинь чиний миний таны бид бүгдийн дуу хоолой. Тэгэл тэрийг л сонгож чинь гэсэн. Тэгэл та гэдэг адилхан юм дөө. Чиний байр суурь чи ямар байсан юм? Би байр суурийг илэрхийлсэн байгаа. Нэг л удаа гэсэн. Тэрэн дээр яг ийм хүссэн өөрийнхөө яг зорж исэн сонголтоо хийж чадсан уу? Эсвэл бодохгүй дуугуулж исэн үү? Автчихсан уу? Аама мөнгө төгрөг өгсөн үү? Аавда хахуул автаа тэгээд өгчээсэн. Тэгтээ тийм. Дараад харамссан. Хахуул давтсан да. Гэхдээ тэгэл одоо ч яг би хүн хувь хүн талаас тэгэл төлөвшөж чинь тэгэл ер нь бол атмана тодруулж чинь сонгож байна л гэсэн үг шүү дээ. Тэрийг бол ойлгох. Тийм хамгийн энгийнээр хэлэх юм бол тэгээд ямар асуудал байна тэрийг яаж шийдэх чинь тэгээд тэрийг шийдээд үр дагаварт нь тэр асуудал яаж хувирах юм тэгэл болоо тэрийг л харах хэрэгтэй. Тийм миний хувьд бол нэг тийм. Тэр хүний тухайн хүний сайн муу байна уу надад ерөөсөө ямар ч хамаагүй тийм. Юу хийх гэж байна ямар асуудал байна тэр асуудал яаж өөрчлөгдөх юм тэр нь л чухал. За атмана ангийн атманаа сонгох гэж байна гэдэг хариуцлагатай байгаа чи гэж хэлж байна тийм. Тэглгүй яах вэ гээл. Энэ жилийн сонгуул ер нь яг энэ жилийн сонгуул гэлтэхгүй ингээд сонгуульд өгөхөр амар их сайн муу хар цагаан PR их явагддаг штэ. PR-нд автаж саналаа өгчээсэн үү? Ер нь PR-нд автчихсан уу? Хар цагаан хамаадаг хаа. Яаж нөлөөлчихсөн бэ? Хар PR чинь монголчууд чинь амар ингэдэм билээ. Комментаар нэг 2 3 адилхан коммент харчин заяа. Наа чи юм штэ гэд тэгэнгүүтээ тэрэндээ итгэждэг. Ерөөс ямар ч нотлохоо фактгүйгээр 1 2 3 хүн нэг тийм бичсэн байвал за би баг 2 3 коммент уншицсан шүү. Ийм юм байна гэд итгэжчихдээ нэлээ. Тийм. Тэнгүүд нөгөө нэг тэрийг сайн ягтал гэж би хэлхийг хүсдэг. Тэг чи яагаад тэгэхээр нөлөөлт юм байна тий. Тэгээд нөлөөлөд байгаа хүмүүстэй ч гэсэн тэр хүмүүстэй сайн ягтлаараа л гэдэг нь хэлмээр юм л та. Маш олон хүмүүс сошиал болон телевизээр за 20 оны сонгуульд залуучууд л саналаа өгчих юм бол бас аврал байна гэдэг юм бичижсэн. Залуучууд ер нь яагаад саналаа өгөх ёстой юм? Яагаад сонгуульд оролцох ёстой юм идрээ? Монгол байна да. Тэглгүй яах вэ? Осослуулчих. Чи басна эдрийг айлхах юм шүү. Би тоо статистикийг буруу сонсоогүй бол сонгуулийн насны нийт хүмүүсийн бараг талаас илүү нь яг залуучууд болчиход байгаа байхгүй одоо. Тэгэхээр бид нар өөрсдөө ингээд нийт томчуудын талаас илүүгийнх нь жингийг авч ээж эмээ өвөнрөөрөө одоо ирээдүгөө шийдүүлж боллоо. Одоо болоо гэх гээд байгаа байхгүй. Эмээ буруу гэж одоо байлаа. Юу те? Гэж одоо байлаа гэж. Тийм. Ерөнхийдөө яг эмээ өвөнрөөрөө сөөхийнхөө мөнгийг төлөвлөдөг, эмээ өвөнрөөрөө тогны мөнгөө тушаалгадаг, эмээ өвөнраараа нийгмийн даатгалаа эрүүл мэндийн дэвтрээ хөтлүүлдэг. Тэгээ одоо нэг ганцхан ингээд цаас бүглөөд хийх юм дээр бити дахиад эмээ өвөнрөөрөө хийлгээд байгаа чи өөрөө очиод ингээд хийгээч л гэдэг тийм найрсаг уриалтай байна. Энийг тэглгүй яах вэ? Тэглгүй яах вэ? Одоо бид нар жишээ нь үүргээ биелүүлээгүй юм бижиж хүнээс ирэхээ хүсэж болохгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан бид нэр сонгуулаа өгөх ёстой. Тэгээд өгөх ёстой тийм үүрэг байгаа учраас тэрийгэ биелүүлчихэд тэгээд дараа нь тэгсэн гисэн гэж яриул айгуу зүгээр. Тэгэхгүй бол миний айгуу ажигласнаар ингээд айгуу олон залуу хүмүүс ингээд
болдгоо өстө нэрэ 76 өстө миний амьдралыг баг үгүй хийж ингээл Тэдрээс болоод амьдрал тэг баг тий. Тэгэхгүйгээр хин нэгнээс хараат биш гэхдээ айгүй гой өөргөө биелүүлдэг байх хэрэгтэй би. Энд нэм зүйлийг хэлэхэд амар ингээл улс их орон хариуцлага гэхээсээ илүү ер нь бол хорооны байран дээр очоод бас ингээд дээр үеийн гой байшингууд байдаг шүү дээ. Хорооны байран дээр очоод ингээд сонгуулаа өгөх тэр мэдрэмж айгүй гой мэдрэмж байдаг шүү дээ. Яг ингээд өгөхөөс өмнө ингээд нэг юм өвөө минерал очдог газар юм шиг яг ингээд өгөөд гараад ирэхээр амар гой газар байдаг. Гой юм мэдрэмжтэй гарч ирдэг байхгүй. Сүүлийн үед бас ингээд залуучууд улс төр сонирхдаггүйгээрээ эсвэл улс төрч муу хүмүүс, улс төр бол муухай. Тэгээ би улс төр сонирхдаггүй гэдгээрээ бараг ингээд PR үүсгэх гээд байгаа юм шиг. Тэ нэг юм давуу талтай би гоё гэж үүс. Энэ бол одоо буруу юм аа. Бидний сонголт эргээд биднийг удирддаг гэдгийг бас ингээд маш сайн ойлгох хэрэгтэй юм шиг байна. Тэрийг ихтэй ойлгуулахын тулд ер нь бид нар бас юу хэрэгтэй. Та бас ингээд комментэд автдаг юм бол бас өөрсдийнхөө дэмжиж байгаа тий тэд нар гараад биднийг ингэж удирдаасаа ядаж ийм юм хийгээсэ гэдгийг ер нь бас нээлттэй сошиал орчинд илэрхийлж явах хэрэгтэй юм шүү. Та нар ер нь юу хийгээсэ гэж бодож байна? Та нарыг төлөөлж гарсан хүмүүс. Яг бүр сонгогдчихлаа гэсэн үү? Тий. Харин ээ. Мэн дөрөв яагаад юм бэ? Та нар Би л хувьдаа яг нэг яг гарч ирэл яг хэлсэн шигэл байл гэж хүсмээр байна. Тэгэх юм бол ирээдүйд хүн хэлсэнд чи итгээд эхэлнэ шүү дээ. Манайхан одоо болохоор амар дүжирсэн юм шиг санагдаад байгаа. Нөгөө л нэг хүн гарч ирдэг. Нөгөө л нэг одоо нэг дөрвтэй юм ерөөсөө хийгээгүй. Тэнгүүч бид нар сүулдэ дүжрээ те ингээд хотлаа гэд ямар сандал нөгөө нэг яг одоо илүү шинэлэг юм хүсэж байгаа те илүү яг ингэ хийж бүтээсэн хүн ч гэдэг юм уу. Тэ одоо бизнес эрхлэгч ч юм уу эсвэл одоо яг жихнээс яг амьдралаа зүв аваад явж байгаа хүний ядаж шийдвэрээ тэрийг хараад итгэж чадах байхгүй тий. Тэгэхгүй одоо нэг олон удаа гарсан мөртлөө ингээд дөрвтэй шийдвэр юусаа гаргаагүй хүн болоод тэгэхээр яг л дүжирсэн л гэх юм уу да. Тэгэхээр ер нь л дээр гарсан бол яг тэр үед юу хэлжсэн тэргээ хийчих ядаж тий. Тэгээд цаашаага ингээд мэдээж хэрэг юу болтыг мэдэхгүй. Гэхдээ яг хэлжсэн шигэ байвал ер нь хинж итгэж шүү дээ тийм. Вандагийн үед юу хийгээсэ, юуг одоо байгаа нэг би яаж өөрчлөөсэй ч юм уу? Аль салбараас нь эхлэсэй гэж бодож байна. Адилхан дөө өвтэй. Адилхан анхныхаа нэвтрүүлгээр бүр ингээд цөм ярилла. Тийм, тэгэл адилхан залуу хүмүүс тэгэл юу хүсэж байгаа өөрөөсөө мэдчихэж байгаа шүү дээ. Хараа салбарт одоо урлагийн салбарт ч юм уу тий. Эсвэл яг ингээд нэг залуучуудыг хүрээл урлагийн юу хэрэгтэй вэ? Манай спортын салбарт бол тийм одоо ингээл надад болохгүй байгаа юм байхгүй юм шиг санагддаг шүү дээ. Манайханд бол тэгэл иймэрээ байвал хөгжөөд манай залуучууд ч гэсэн өдөр өргөцсөн гоё л болж байна. Надад ер нь шинэ дуу хийгээд ипотер тэрийг өөртөө enjoy сонсох, тэрийг хүмүүст хүргэх нь маш их аз жаргал авчирдаг болохоор л ийм их дуунуудыг ойр ойрхон цацдаг. Тийм болохоор яагаад гэж юм хэр улам илүү гоё болж байна. Залуучууд тийм болохоор тэрэн дээр нь ч гэсэн бит хоёр ч гэсэн чадхаараа оролцмоор байна тийм. Нөгөө Америкт ч юм уу ингээд арчилсан улс орнуудад сонгуулийн үеэр олонний танилуд нь инфлюенсерүүд нь улс төрчийг дэмждэг штэ. Тэргээ илт илэрхийлээл дуулаал ингээд Монголд болохоор тэгэхээр чи хэдийг авсан гэдэг ингээд тийм хандлага бас байдаг. Гэхдээ нэг талдаа зөв нөгөө талдаас буруу юм болоо эдрод юу гэж бодож байна. Тэгээ дэмжих нь ингээд ил цагаан гараад дэмжээд штэ. Тэрийн зөв буруу гэдэг штэ. Тэгэхээр дэмжихэд шүү дээ. Хүн дэмжиж байгаа хүнээ хийлгэл ёстой гэж бодож байна. Тийм, тэн дээр бол нэг буруу юм байхгүй. Харин залуучуудыг заавал олонний танил гэлтгүү. Хүн дэмжиж байгаа хүнтэй бол тэрийгэ дэмжсэн шиг дэмжээд Facebook дээрээ 5 найзтай байсан ч хамаагүй тавиачаал гэж хэлмээр байна. Тэг хүн болгоно л өөрсдөө ингэсэн дэмждэг хүнтэй байна гэдэг чинь тэр хүнээ судлана гэсэн үг. Тэрний цаана тэр нам улс төр яадгийг мэддэг болно гэсэн үг те. Бид нар тэгэл би мэдэхгүй гэл ингээл хаяал байвал те. Одоо яг зүүрлүүл одоо юу шиг ч юм те. Орноосоо босохгүй энэ гэр дотор байгаа юм надад хамаагүй гэл орон дотор хөвтөд ивэл тэр гэр чинь бодоо болно өстэй тий уучлаарай чи яаж ч улс төр сонирхдаггүй надад хамаагүй гэж хэлсэн ч гэсэн чиний гэр чинь бодоо болоо л чи өөрөө босоод цэвэрлэлцгэл ёстой өөр арга байхгүй арай ширүүлж ба би бүр ингэ бодоод ширүүн дуугаа урьж явах. Угаасаа тэр орчинд нь амьдрнаа хэрэг гэрчин муухай олжиг заяа. Гэтэ чи тэрэндээ эргэл амьдрна. Тийм учраас чиний хүүхдүүд амьдрна.
би чинь одоо ингээ хүүхдтэй болоод хүүхдийн тал дээр айгүй эмзэглэдэг болсон баггүй юу одоо амар хэрэгүүд гарч ийн тий ингээд хоёр хүүхдээ. Тий хоёр хүүхдээ тэгээд ер нь бол ээж болохоор амар ойлгох юм байна тий ингээд илүү нийгэм юу яг буруу байгаа даа би гэдгийг ойлгоно. Бандаж гэсэн чи хүүхдтэй болоод ойлгоно. Тий одоо хүүхдтэй байгаа. Тэгээд ягаад юу жишээ нь наазахын л одоо энэ креатив теориктэй гарч байгаа бол хүүхдэд ээлтэй болгоход бүх хүн ээлтэй болно. Нэр ингэсэн яг их хөгжүүлж ээлтэй болно, залуучуудад бүр ээлтэй болно. Наазахын л одоо хүүхд чинь ингээд нөгөө босгоор ингээд яваад машинаас ингээд машин зариулчихгаа явж ивэл ингээд өөрөө ч гэсэн санаа зовдөг болоод тэгээ энийг хийдэг хүн хин бэ гэхээр яг тэр хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Тэрийг нь яг ингээд санаачлаа тохижуулаад ингээд явдаг тий. Тэгэхээр яг дээд хүмүүс маань тэрэндээ анхаардаг яг тэр жижиг сажиг соёлдоо анхаардаг болчих юм бол тэгээ дээрс нь хүүхдийг анхаардаг болчих юм бол болно л гэж боддог. Тэгээд яг анхаарахгүй байд юм бэ гэд би тэрэн дээр нь л аягүй ихээр тохиомддаг л та. Хуулиа чангалаасаа гэж хүсдэг. Тим хүмүүс нь гарч ирээсэй гэж хүсдэг. Тэгээ тим хүмүүсийн нэг маань одоо ээж болохоор би болохоор үнэхээр баяр сайхан ээж байгаа амар сайн дэмжиж байгаа. Ягаад тэгэхээр үнэхээр яг тэрийг гараа шийдэж чадах хүн. Тэгээд нүрийг маань хизэж улаалахгүй болохоор би одоо ингээд улаан сайн дэмжиж байгаа. Тэгээд тэрийг маань ч гэсэн одоо нэг буруугаар ойлгож байгаа хүмүүс зөндөө байгаа л та. Гэтэ ер нь хүчтэй хүн гэд мэдж байгаа бол дэмжиж байгаарай л гэж хэлмээрээ. Тийм. Ерөөсөө ичхий айх юм байхгүй. Уус ингээд явал дуусна. Тийм. Тэгэл одоо энэ чинь дайн юм байдаг шүү дээ ерөөхдөө. Улс төрч нар муухай, улс төрт орох нь муухай, улс төрт орох ч хүмүүс дандаа ийм одоо өөр зорилготой байгаад байдаг гэж их яриа бидрийг ингэж тархигмаар угаагаад байна шүү дээ тий. Тэгэхээр улс төрч хүмүүсийг бид нар дандаа ийм энэ юу яах гэж дэвшээд байгаа юм бол тоо. Даан цүнх хөрөгч тий гэсэн харцаар хараад байдаг. Эрентэй санал нийлдэггүй та хоёр. Яг надад ингээд тохиолдсон ч юм уу те дэвшиж байгаа хүн үнэхээр амар муухай одоо тэнд яадаг чинь бүр амар муухай юм хийгээд ингээд надад яг тохиолдсон мэдгдсэн юм бол байхгүй учраас би тэнд яг тэгж мэдхгүй одоо тэгж бол хэлж чадахгүй. Тэгэнгүүтээ бас нэг тал нь бид нар хэрвээ дэмжиж явах юм бол нэгдүгээр чи үзэл бодлоо худалдлаа энэ төр гээл те. Одоо хэрвээ би ингээд миний хэлсэн үгийг 10 хүн сонсоод тэр хүнд нөлөөлж авах юм бол би тэрэнд маш их баярлаж тэр хүнд айгүй их сайн сайхныг хэлхийг хүснэ. Үнэхээр яг тэрнтэй адилхан л би зүгээр хэлмээр байгаа шүү дээ. Тэр хүмүүс сайныг хүсээд тэгэнгүүт ингээ үзэл бодлоо худалдлаа. Яг намайг худалдсныг яг мэдж байгаа. Би улааныг хүсэж байгаад яг хардна үнэхээр мөнгө аваад харыг дэмжиж байгаа юм уу? Яг тэрийг мэдэхгүй ээжиж ингээд одоо юу гэдэг чи өөрийгөө өмөрөх, өөрийгөө одоо төвийлэхийн тулд те бусдыг нь ингэж байгаа нь тэр бол надад хамгийн муу одоо зүйл шиг санагдаад байдгийн. Тэгэхээр одоо юу гэдэг тэр улс төрд ороод цүнх барьж байгаа хүн үнэхээр цүнх барих гад орсон юм уу те эсвэл амар сонирхолтой үнэхээр хиймээр байгаа ч юм билүү. Тэгэл нэг жоохон туйширдаг тэр юм л жоохон хэцүү. Туйширчдаг. Тийм. Нэг хүн муу байлаа гэ бүх хүн муу гэсэн биш байхгүй юу? Тэ. Тэгээ монголчууд ялангуяа яг тэрүүгээр айгу сайн штэ. Одоо нэг сэтгүүлч муу ачлаа гэвэл бүх сэтгүүлч нар муу ч гэдэг юм уу те. Тэгээд бусдыгаа тэгж болохгүй байхгүй юу? Яг л яг адилхан яг хэрэг та судлаагүй бол шүүмжлэх хийхгүй. Тийм. Вандэ амаа нэгэрээ. Вандэ яа. Улс төрч хүмүүс сайн юм уу, муу юм уу? Үнэхээр муу хүмүүс юм уу? Тэгэл олон хүнтэй газар чинь сайнтай муутай л. Тэгээд ер нь бол улс төрчдийг гэхээр нэг тийм муу мухай юм шиг хэлдгээ болох хэрэгтэй л дээ. Яагаад тэгэхээр чиний сонсохыг хүсэж байгаа хариултыг хэлээгүйхэн төлөө тэр хүнийг муухайгаар нь дууж болохгүй л дээ. Тэгээд сайн ч байгаа тий. Та юу гэж бодож байна? Тийм шүү дээ. Ер нь одоо улс төрд гарч ир гэдэг чинь бас мэдээж тодорхой хэмжээний туршлагатай, мэдлэг боловсрол хоригдлуулсан, за нөгөө ёстой гэрээ зассан, ажиллаа зассан, одоо төрөө засахад тэнд ч бас зориг хэрэгтэй шүү дээ, тий. Гэтэ яг хуу бүгдээрээ нэг тийм биш байгаа нь бидний урмыг хугалж байгаа юм л та. Тэгээ мэдээж тэнд одоо золиос гаргаад улс төр гэдэг том талбар руу одоо тэр дунд орж дүрлцнэ гэж явж байгаа хүмүүстээ бас бид нар зөв дэмжлэг болох хэрэгтэй байхгүй юу? Гэхдээ шаардлага тавина, саналаа өгнө, одоо хариуцлагатай сонголт хийн. Сонголтын үеэр нэр дэвшигчдэг энэ одоо дэвшээд тахтай яадгийг ингээд бас айгүй шүүмжилж байгаа зүйлсүүд ажиглагдаж байна те. Сонгуул нэр дэвшихийн тухайн хүний эрхийн асуудал харин тэр хүнийг сонгох юм уу, сонгохгүй мүү гэдэг нь сонгогч бидний асуудал болчиход байгаа учраас нэр дэвшиж байгаа хүмүүсээ миний бодлоор шоолохгүй байвал зүгээр юм шиг санагцсан. Тэр хүн эрхээ эдэлж шүү дээ. Улс төрийн оролцоо хийж гэн те.
Та ирээдүйд улс төрд орё би ер нь явна гэдэг боддог хүн байдгүй. Бүгд идэр одроо. Идрээ биш үү? Яс нь улс төрд орохгүй гэж боддоо шүү дээ. Бүр огтоо. Тий. За би энэ видеог чи сэвэлж аваад дараа. Тэгөө. Үгүй би чи юм чи мэрэгчлээ болохоор үгүй ах гэхдээ манай гэр бүлээс нэг хүн айл хэзний байгаа учраас тэр их хүмүүст дэмжих бах та. Гэхдээ нэг зүйл тодруулахад улс төрд өөрөө орохгүй байх гэдэг чинь улс төрд оролцохгүй байх гэсэн үг биш байхгүй. Би бол улс төрд өөрөө ингэж нэр дэвшиж орохгүйгээр гэхдээ орж байгаа сайн хүмүүс гэж итгэж байгаа хүмүүсийг аль болох дэмждэг юм идэвхтэй иргэн бай гэдэг бол үндсэн байр суурьтай. Энэ үг аим хэрэгтэй үг нэ. Байр суурьтайгаа. Тэгэхээр ингэж боддог байхгүй яхаа инфлюенсер яг хүсвэсэйг болсон л та яхаа 80 мянга ч бас баг тоо биш те. Тэгэхээр хэрэг би үнэхээр 80 мянган хүний нэг хэдэн үе намайг харж байгаа бол миний хэлэх гээд байгаа юм зүгээр ойлгоод зүгээр хүлээж аваасаа гэж хүсдэг. Тэгээд буруу ташаа мэдээлэл өгчихгүй хүн шиг бай гэд бас нэг хариуцлага ирчдэг юм лээ. Тэгэхээр бас мэдээлэлээ ч гэсэн би өөрөө түгээхтэй сайн шүүгээд түгэх хэрэгтэй байлээ гэж бодож байгаа. За бид хэдий гоё хөгжөөхөөр enjoy байлгахаар DJ төгөлдөр маань ирсэн байгаа. За нэг дөргөч. Бид төгчгүй нөө. За нэг дөргөч. За одоо хэдүүлээ хөтөлбөрийн дагуу та дээр нэг туршилт хийлгэнэ. За ингээ юу ахгүй одоо саналаа өгөх нэр дэвшигчийг одоо ер нь яаж юуг нь харж сонгодог юм бэ гэдэг тал дээр нэг юм туршилт ээ. Хоёлоо шууд юу яач те? Зогсчихоо. Идрод Зеко хоёр нэр дэвшигч. За одоо мөрийн хөтөлбөр боловсруулаа. Мөрийн хөтөлбөр боловсруулаарай. За бид дөрөв болохоор сонгогч. Бид дөрөв та хоёр саналаа өгнө за. Та хоёр мөрийн хөтөлбөрөө. Тэгээ хэнийг сонгох? Зекутээр яаж байгаа нөгөө хоёрын хүчээр нэгдээ энтер гэсэн юм зураг гаргах юм уу? Эсэд гаргачихвал яах вэ гэж? Юм гар мараа барьцсан хамт самбарын өмнө өмөрсөн. Яана юу вэ? За хөгжим явж байгаа орно. Тэгээ нэг 5 минутанд багтаагаад одоо хамгийн чухал 3-5 ч юм уу мөрийн хөтөлбөр сонгуул мөрийн хөтөлбөр боловсруулаад танилцуулна. Болсон гэж байна. За саналаа өгье. Үгүй саналаа өгье. Мөрийн хөтөлбөрөөр танилцуулна. Нэр дэвшигч Батэрдний Идрод. Монгол хүнтэй. За ингээд мөрийн хөтөлбөрөөр танилцуулж байна. Эрхэм сонгогчдоо хүүхдүүд айлтай хот болгоно гэж байна. За англи хэлийг эзэмшсэн монгол хүний бүтээнэ. За урлаг соёлоо хөгжүүлье. За ийм мөрийн хөтөлбөртэй байна. За баярлалаа. Яаж хийх юм надад? Болж гинөө? Би офис сандыг авсан байна. Нэр дэвшигч Идэр болсон. Англи хэлж айнаад өөрөө хийсэн байна. Хийсэн ажилтайгаа холбож яаж шүү дээ. Би бол хийсэн юм. Хийдэг монгол нэр дэвшигч юм. За Зеко. За нэр дэвшигч Зеко. За би ямар ч нэг хамгийн эмзэглдэг 3 юм бичсэн байхгүй юу. Тэгээд хамгийн түрүүнд боловсролын системд өөрчлөлт хиймээр байна. Тэр нь болохоор цэцэрлэг бага ангиас нь эхлүүлээд хүүхдүүдэд гэр бүлийн хичээл, бэлгийн боловсролын хичээл заавал оруулах байлгамаар байна. Үгүй байлгамаар нь жоохон байлгана. Тэгээд энэ боловсролын систем дотор оруулаад багш эмч нарын цалинг нь бүр яг хангалттай болох өгнө. Дахиад сайн помпред багш юм бол нэрээ. Тэгээд хоёр дахь юм нь болохоор надад одоо энэ хотын зохион байгуулалт дээр хийх юм байна. За тэр нь болохоор жишээ нь маш их хүмүүсийн үйлчлүүлдэг одоо салбарыг юм ч юм уу одоо өөр үедээ том юм дэлгүүрүүдийг хотын захууд руу жоохон байрлуулмаар байна. Тэгж жоохон хотод хилээд бас нэг юм хотын төвдөө төгжирдгийг жоохон зах руу болгомоор байна. Тэгээ би хийн. Тэгээд сүүлийнх нь орон сууцчлуулах төсөл дээр бүр яалтчгүй хүүхдүүд амар их нэг захын хорооллуудаар маш их гэмтэл авдаг ч юм уу, хизээч хинч мэддэхгүй хүчрхийлэл өртдөг ч юм уу. Тэр болгоныг жоохон камертай газар болгомоор тэр нь заавал орон сууч биш юмаа гэхэд ийм жижигэн байшингууд ч юм уу айгу тийм зохион байгуулалттай камертай болгоно би. Би чаднаа.
За ингээд одоо маш хариуцлагатай үе ирлээ. 6 сарын 24 болчлоо. Одоо бүгдээрээ саналаа өгье. Бичээд хоёр сараар нэгэн дээр 6 сарын 24 юм уу те? Тийм шүү дээ. 24 ганц л өдөр юм уу? Тийм шүү дээ. Амардаг ш бүхний тэрэ. Тийм хитдэг өдөр байсан байна. 20 цаг байдаг лөө. 7-оос орой 11. Өглөөний 6-аас байдаг. Оройн 10 хүртэл. 22 цаг. Тийм бах те. Хангалттай хугацаа байгаа. Тийм ээ. За хэдүүлээ саналаа өгье дөө. Нэг очролж уг нь шалддаг шүү дээ. Хүмүүс очрлно гэдэг тэгээд идэг юм. Эсвэл хотод очролт юм болоо. Би ч нөгөө хөдөө очиж санал өгдөг болохоор очролдог шүү дээ. Хоёр заасан дээр бичээд нэг нь самтынхаа хайцыг тэгээд нэг нь өөртөө авч үлдээ шүү. За саналаа өглөө. Та би PR. За саналаа өглөө шүү. За саналаа өгсөн баярлаа. Наа цэггүй чинь баарсаа ажиллав. Сүүлд наатаг эдэн давхарлаа. За саналаа өгсөн баярлаа. Баярлалаа. Сонгуультай идэвхтэй оролцож байгаа залуучуудаа баярлалаа. За би саналаа өгнө. За одоо нөгөө илүү цаасын хураагаад авчих. За. Саналж бодлоо тавчих. Нөө сонгогч нартаа мөнгө өгөхгүй байсан уу? Бодлогтой хөөж мэлж өгдөг. Өөр байгаа мó. Байгаа мó. Бодлогдохгүй хүмүүс байгаа ч байсан. Манайхан их цэвэрхэн өрсөлдлөө манай хоёр өрсөлдөгч нар маань. За яг бодлого ярьлаа. Юу хийх дээдлэн. Хоёр ирчил яана. Ингэж зориулсан. Нэг нам болчихдөө. За зэн сан хураалтын дүн гарлаа. Сан хураалтын дүн гарах гээд байна. Штабаараа тоглосон сунда. За сонгуулийн штабууд ажиглагч нар ажиглаж байгаа. Энэ хаана байгаа юм бэ? Нөгөө сонгуулийн яг штаб дотор санал хураалтын ингээд дүнг ингээд тойрог болгон дээр хараад ингээд лайв үзэж суух айгу гоё юм шүү дээ. Багтлаа уу. Ер нь бол сонгуулийн бүх прогноз дандаа ингэж худлаа гардаг. Миний л одоо нэг юм шиг санагддаг шүү дээ. Тэ? Одоо яг тэр намайг прогноз гэдэг нь одоо урьдчилсан таамаглуу. Дандаа худлаа гардаг. Яагаад Монгол сонгогчид яаж ч эргэж мэднэ гэж. Таашгүй. За сонгуулийн дүн гарлаа. За бүхэндээ Монгол улсын 2020 оны улсын хурлын сонгуулийн нэр дэвшигчдийн одоо дүнг танилцуулъя. За манай тойрогт үнсэлээ өстой. Дээрээс адраа. За манай тойрогт нэр дэвшигч Батэрдийн Идэрод Цэрэн долгорноор өрсөлдсөн байгаа. За ингээд эрц бол манай тойрогт 100% байлаа. За ичээ манай залуучууд бас 100% саналаа өгсөн байна. залуучуудаа баярлалаа. Сонгуультай идэвхтэй оролцсон залуучуудаа баярлалаа. За сонгуулийн дүн маш сонирхолтой гарсан байна. 50-50. За тэгэхээр хоёр нэр дэвшигчийн маань саналын тоо тэнцсэн. Энэ тохиолдолд юу нь яах ёстой юм бас бусад одоо нийтлэг ийм зүйлсийн тухай бид нэр асуухаар одоо жинхэнэ улс төрийн сонгогчийн боловсролоо мэдхээр улс төр судлаачийг өрсөн байгаа. Бадамдаш. Улс төр судлаачаа тайлбар. За ингээд гэрчтэй. За. За манай хоёр нэр дэвшигч маань саналын тоо тэнцчихсэн. Энэ тохиолдолд яах вэ? Нэг мандат. Хоёулаа гарчмаар байна. Нэг мандаттай. Нэг мандат бол ерөнхийдөө дахин одоо хоёр нэг л хүн сонгох юм байна тий. За та бас 2017 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулийг санаж байгаа тий. Тэднээс хамгийн олон санал авсан хоёр хүн дээр дахин санал хураалт явуулсан. За яг тийм зарчмаар ерөнхийдөө ихэнх орнууд шийддэг байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл дахин одоо хамгийн олон санал авсан хоёр хүн дээр дахин санал хураалт явуулна. Тэгээд хүмүүс дахиж бодоод ингээд одоо дахиж олсон санал авсан хүн ялнаа гэж. Тэгэхээр дахин сонгуул явуулах нь шүү дээ бүгдээрээ тий. Дахин сонгуул явуулах үед энэ хүмүүс яахын сурчлагаа явуулаад мөрөв хэлбэрөөр танилцуулаад тэгж тодорхой хугацаа байдаг үү? Оо яг улс орн болгон янз бүрийн зохицуулалттай. Манай чи яалаа. Манай чинь нэг сурчлага явуулаагүй байх. Тэгээд байж байгаа. Чимээгүй 7 хоног байж байгаа. Тэгээд дахин санал хураалт явуулсан шүү дээ. Даашкаха бид нэр ингээд сонгогчийн боловсролын зориулаа залуучуудыг санал өгүүлэх гээд яриад байна л та. Сонгогчийн боловсрол гэж ярина юу хэлээд идэг юм бэ? Сонгуулийн өмнө нэг юм хоёр үг гарч ирээл холбоо үг яриа л идэг. Яг нь ер нь сонгогчийн боловсрол ер нь энэ сонгуул гэдэг маань бидний улсын амьдралын одоо хамгийн чухал асуудлыг шийдэж байгаа. Бидний улсын амьдрал сайхан байх юм уу? Ямар байх юм? Бидний улсын хүслэр байх юм уу? Бидний улсын хүсэж байгаа тэр боломжийг олгох юм олохгүй юм гэдэг тэр энэ том сонголтыг хийж өгч байгаа. Тийм учраас биднээс хариуцлагад оролцох хэрэгтэй гэж байгаа. Тийм учраас хариуцлагад оролцно гэдэг маань биднээс мэдээлэл сайн үзээд нэр дэвшиж байгаа
одоо нам нэр дэвшигч тэднүүсийн дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр бодлогыг сайн судлаад тэгээд тэрэн дээрээс идэвхтэй оролцох тэр шаардлага үүсэндээ бол сонгогчийн боловсрол гэж байгаа. Тийм учраас идэвхтэй оролцох хэрэгтэй, идэвхтэй оролцох мэдээлэлтэй байх хэрэгтэй. Тийм учраас бус хүмүүс одоо худлаа юм ярьж гинөө, зөв юм ярьж гинөө, үндсэлтэй юм ярьж гинөө, үндсэлгүй юм ярьж гинөө гэдэг ингээд өөрөө хумсартай дүгнэлт хийгээд санал өгөх хэрэгтэй. Энийг л одоо үндсэндээ сонгогчдын боловсрол гэж нэрлэдэг байгаа. Даашкаа хаас асуух асуулт юм байна. Өмнө нь одоо саналаа одоо өгөөгүй залуучуудаас асуухаар их их хариулт нь за тухайн нэр дэвшигчийг таньж амжаагүй гэсэн хариултыг бас маш олон залуучууд өгсөн байна л да. Тэгэхээр одоо манай сонгуулийн хуулиар бол 21 хоногийн хугацаанд улс төрийн юм сурчлагаа хийж байна те. Энэ бол таних хангалттай хугацаа мөн үү? Миний зүгээр хувийн бодол бол хангалттай хугацаа биш. Ер нь бол зарим оронд энэ хязгаарлалтыг байдаггүй. Ердөөсөө бүтэн жилжингээ бүтэн 4 жилийн хугацаанд л одоо сурчлагаа хийж идэг. Тэр үед бол хүмүүс мэдээлэл авсараад мэдээлэлтэй болсон байдаг. Нэгдүгээр хувийн болгон өөрийнхөө хийж байгаа ажил, өөрийн одоо карьерт тэрнтэй холбоотой мэдээллийн цаад учир уг шалтгаан, болж байгаа болохгүй юм учир уг шалтгаан нь бол том улс төрийн сонголтын дээр байдаг гэдэг дээр одоо тэр ухамсарыг бол тэр ойлголтыг бол авч явах хэрэгтэй. Тэгэхээр тэрэн дээр ямар бодлогын хөлрүүд явж байгаа гэдэг дээр том дүр зургийг харж авах хэрэгтэй. Энэ дээрээс одоо сонголт хийх хэрэгтэй. Залуучууд ер нь яг энэ зөвхөн Монголд ч болж байгаа зүйл биш. Ер нь дэлхийн нийтэд хүмүүс бол улс төр надад хамаагүй. Би бол өөрийнхөө амьдралыг өгөөд явж явах болно гэж үзэх хандлага байдаг. Гэтэл энэ бол маш буруу одоо төсөөлөл. Ягаад гэвэл одоо насны бүлгээр нь авч үзэх юм бол манад одоо 35-аас доош насны хүн бол нийт сонгогчтой олонх нь байгаа. Гэтэл яг сонгуульд ингээд санал өгөхөөр 35-аас дээш насных илүү их санал өгдөг. Тэгэхээр бол таануусын хувьцааг таануусын дээд үеийнхэн сонгочод байна л гэсэн үг. Тэгэхээр үнэхээр өөрсдөө одоо өөрсдийнхөө одоо ирэх 4 жил явах замыг сонгоход оролцоогүй байж дараад нь гомдлох ямар шаардлага болчихж байгаа. Ямар ч одоо тийм энэ бол хариуцлагын асуудал болчихж байгаа. Зарим улсад бол энийг ингээд идэвхжүүлэхийн тулд бүр сонгуульд оролцоогүй бол торгуул ногдуулдаг тийм улсууд байна. Зарим улсууд бол сонгуульд оролцоогүй бол одоо иргэнийхээ зарим идэх ёстой эрх ямбыг идэлж чадахгүй тийм тохиолдол, нийгмийн халамж янз бүрийн тусалцааг авч болохгүй тийм тохиолдол байдаг. Тэгж ер нь хариуцлага жуулвал бас зүгээр юм шүү. Торгуул төлдөг те. Эсвэл одоо татварт юу одоо гэдэг нөгөө нийгмийн даатгал матгал гэсэн тийм нэг боломжуудаа ашиглаж болохгүй байх ч гэдэг юм. Тэгвэл яах вэ? Та нар зөвшөөрөх үү? Тийм уулын чинь одоо юм шашингүй үзэл мүзэл гэдэг шиг эрхийн асуудал бол биш те. Тийм чи яг үүргийн асуудал учраас тийм байхад бол зүгээр л. Тэгэхээр бол ер нь улс төрөөс бүх юм хамааралтай гэж ярьдаг те. Энэ бол бүх нийтийн өмнөөс та болгоны өмнөөс таны хүүхдийн өмнөөс бүх шийдвэр гаргаж идэг. Энэ шийдвэр бол биднээс өдөртмөн амьдралд нөлөөлж идэг. Биднээс тэрэнд ингээд дасан зохицол амьдраад байдаг те. Тэнгүүтээ эргээд биднээс тэрэндээ нөлөөлөх гэхээр хүмүүс ингээд идэвхгүй болчихдог. Тэгэхээр бол нэг талын урсгалтай тийм үйл ажиллагаа болчихж байгаа. Тийм учраас биднээс маш идэвхтэй оролцох хэрэгтэй. Хоёрдугаарт манайх одоо юу гэдгийг сүүлийн үед зөвхөн манайх ч биш дэлхийн улс орнуудыг харж явах тийм сонгуульд мэрэгжлийн одоо экспертүүдийг зөвлөхүүдийг авч ажилладаг. Тэр хүмүүс бол богино хугацаанд хүмүүст итгүүлэн үнэмшүүлэх ажлууд хийдэг. Тэгэхээр бол биднээс тэр уур амьсгалд нь ороод ингээд заримдаа буруу сонголт юм хийждэг те. Тэгээ дараад нь бол би одоо буруу сонголт хийчлээ гэдэг ингээд гомдлооддаг. 2012 онд би нэг хөдөөгийн нэр дэвшигчдийг сурвалж хийчихсэн байхгүй. Тэр үед хүмүүс хөдөөгийн сонгогчдод юу айгу сонин зүйл хүсээд исэн. Манай оюутны сургалтын төлбөрийг төлөх үү? Ингээ манайх ингээ хятадтай хэлж байгаа үхэр хятадтай хэл гараад алга болчоод буцаж ирэхгүй байх ч гэдэг юм уу. Нэг тийм зүйлсүүдийг хүсээд байсан. Улсын хурлын гишүүдээс юуг ер нь хүсэж болох юм? Тэд нар очиод ер нь юу хийх юм? Бид нар сургалтын төлбөр худаг нэхэд ээж болох юм уу? Манай хогийг ач. Тэгэхээр бол яг улс төр дээр улс орны хэмжээний үндэсний хэмжээний асуудлыг шийдэж байгаа. Одоо улсын хурл гэдэг бол хууль тогтоодог байгууллага. Тэгээд дээрэс нь улсын хурлууд иргэдийн төлөөллийн байгууллага. Тийм төлөөллийн байгууллага гэдэг утгаараа яг эдийн засгийн нөөцийг хуваарлаж байгаа байгууллагад хяналт тавьдаг. Одоо сургууль руу хэдэн төгрөг байрлах юм те, эмнэлэг рүү хэдэн төгрөг байрлах юм. Одоо компаниудаас хэдэн төгрөгийн татвар авах юм. Тэрэн дээр таануусын төлөөлөл болж очиж байгаа юм ингээд хяналт тавих хэрэгтэй байхгүй. Тэгээд тэн дээр сургууль дээр бага мөнгө байрлал, их мөнгө байрлал гэдэг хуулийн баталдаг юм уу? Төсвийн баталдаг. Тийм тэгээд тэрийг удирдах хүний томилж байгаа. Өөрөөр хэлбэл засгийн газрын багтаан томилж байгаа. Одоо бол манай үндсэн хуулиараа бол олон улсын нам эвслийн одоо дарга нь ерөнхий сайд бол бага авч ороод тэгээд улс орны эдийн засаг нийгмийн амьдрал бүгд мэдэрч байгаа. Тэр багийг бид сонгож байгаа гэсэн том утгаараа. Тэгэхээр цагаан хуудас гэдэг асуу гэж бодод байгаа. Энэ жил цагаан хуудас гэдэг юм байгаа мó санал өгөх гэсэн чинь бүх хүн таалагдахгүй үл яах вэ? За
цагаан хуудас гэдэг юм одоо зүгээр зөвөрлөд ярих юм бол сандын хуудас өчнгүү болгох. Эсвэл одоо ер нь хүчингү болгох тийм хувилбараар аюу байж байгаа. Өөрөөр хэлбэл та 3 хүн дугуулах гэсэн бол 2 хүн дугуулчих юм бол хүчингү болчих тий. Тэгэхээр таны санал тооцогдох болчихно. За энийг л одоо бид цагаан хуудас гэж юм уу одоо эсэргүүцэж юм гэсэн үг шүү дээ тий. Эрдсэндээ ороод тэгтээ нийт төвшигчийг сонгохгүй. Тий. Нийт төвшиг сонгохгүй. Тэгтээ сандын хуудас хүчингү болгох явчихна. Одоо юу гэдгийг 100 хүн санал өгсөн байлаа гэхэд 30% одоо хүчингү санал өгчих юм бол одоо хүчингү өгсөн саналын тоо тий. Тэгэхээр маш олон ийм хүчингү хуудас гарч ирээд тэгээд саналынх нь эрдсэн одоо нэр дэвшигчдэд өгсөн саналын эрдсэн хүрэхгүй бол дахин сонгуул явуулах уу? Эрдсэн хүрч байгаа бол сонгогчдод бас ингээд юуг илэрхийлээд хамгийн олон одоо юу гэдгийг ингээд та 6 ингээд нэр дэвшчихлаа гэж бодсон шүү дээ. 6 тий. Тэгээд тэнчнээс одоо болроо жишээ нь 15% санал авчих гэж бодъё тий. Одоо юу гэдгийг та 6-ыг 15 чийдیں۔ Одоо юу гэдгийг 2 хүн санал авчих юм бол хамгийн олон санал авсан хүн бол сонгогдоо явчих. Олноор юм шүү дээ тий. Яг юунд Чехэд нэг ийм тохиолдол болсон байт юм лээ. Ер нь бол олон жил удирдах ирсэн гол намуудын эсрэг ард иргэдний ерөнхийдөө тийм сонгуулийн үеийн эсэргүүцэл илэрхийлээд тэгээд жагсаалтын доороос гэдэг юм санал өгсөн. Тэгээд нэг 2 гол нам нь ерөнхийдөө ирэх барих хэмжээнд санал аваагүй тийм тохиолдол гарсан. Тийм учраас дөнгөж одоо байгуулагдаад 2 сар болсон нам одоо засгийн газар байгуулах хэмжээний санал аваад гараад ирсэн тохиолдол. Тэгээд тэр намыг удирдах ирсэн их сургуулийн багш одоо ерөнхийдөө болсон тийм тохиолдол байдаг юм лээ. Тэгэхээр бол би бол одоо саналын хуудас хүчингү болгохоосоо илүү ер нь өөрсдөө идэвхтэй оролцоод яг гэвэл манай залуучуудын одоо эзлэх тоо бол их байгаа. Ялангуяа сүүлийн үед одоо millennials гэж яриад байгаа тийм. Millennials-ын тоо бол сонгогчдын дунд одоо 30-40% болчихсон ч байдаг юм да. Тийм учраас эднээс бөөнөрөө ороод одоо юу гэдэг зөв сонголтоо ингээд ухамсартайгаар хийх юм бол нөлөөлөх боломж маш их байгаа. Манайхан идэвхгүй орцдог учраас нөлөө байдаггүй тийм хуучнараа яваад. Төлөөсийг бүрэн явуулах чадлал биднэрт тэрэнд байгаа л юм шүү дээ. Тийм олоолаа байгаа учраас. Тий. За мэдээлэл өгсөн. Маш их баярлалаа. Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай. За юм байна. За та нэрээ өөрсдийнхөө тойрогт ямар нэр дэвшигчд нэр дэвшиж байгаа талаар мэдээлэл авсан биз дээ. Тэгээ хин нөхөө шийдвэр гаргацсан уу? Судалж байгаа юу? Судалж байгаа яг хараахан байгаа. Яаж судалж вэ? Өөрөө хэлбэрийн мэдээ харж ийн энэ тэрнгээр материалыг харахгүй айвал бас буруу шүү дээ. Зарим хүмүүс ч бас тэр мөрөө төлбөрийг авахгүй гэдэг байгаад илээ. Тэр цаас байна. Тий, одоо тэр цаасыг нь авахгүй гэдэг байлээ. Гэтэ өөрөө тэр мэдээлэл интернетээр авч чадчихвэл яа гэдэг. Гэтэ тэрийгэж харахгүй байгаа байлгүй л гэж бодлоо. Одоо бараг нэг саналаа өгөхгүй л гэж хэлээд байгаа юм болоо гэж бодсон шүү дээ. Скол ингээ хүнээс судлахгүйгээр сонгоно гэж бас байхгүй шүү дээ. За one day хаан санал өгөх вэ? Тойрог нь Дахинд. За бүр очиж явж өгөх үү? Тийм би явж штэ. Яа тэгэхээр би уусаа явах хэвээр. Би өөрөө ийм нэвтрүүлэгт орчоо тэгээд залуучуудыг уриалчаад тэгээд очихгүй болохгүй тийм. Би уусаа өөрөө ч өгмөр. Дахин яваа дахинд байхад нь бүгдээрээ лайваар холбогдож баримтжуулна. 6 сарын 24-нд холбогдсон шүү. Саналаа өгснөө гэв. Тэгээд ер нь бол одоо нэвтрүүлэгч дуусах чинь тийм. Тэгээд яах хэвээр саналаа өгөх хэвээр чамаг байхгүй дангийн дарга чинь тодруулсан байх юм бол амар их тэгш бус санагдана. Тэгш бус санагдана. Тийм болохоор өгөөрэй. Тийм найзуудаа. За саналаа өгөөрэй. Их зүг билээ. тий ер нь бол одоо энэ саналаа өгөөрэй гэж бүгд хэлж байгаа л та. Тэгээд тэр дундаас яг яагаад чи заавал өгөх ёстой вэ гэдгээ л өөрөө яг бодоод өөртөө яг шийдвэр гаргах ёстой байх л та. Тэрнээс өгөх ёстой гэж бодож өгөх биш. Чамд заавал хэрэгтэй юм шүү гэдгийг сайн өөртөө ярилцж ойлгосон цагт яг чамаас гарах яг зөв шийдвэр чинь гарах бах. Тэгэхээр тэрийг заавал ойлгоорой. Дотор хүнээ сонсоорой. Өгөх ёстой гэдгийг заавал ойлгоорой. Дараагийн 4 жилийн маш хариуцлагатай сонголт шүү дээ тийм ээ. Орхны миний хувьд ч гэсэн хэрэг сонгоогүй бол саналаа өгөөгүй бол шүүмжлэх хэрэггүй. Хэрэг та тэр үедэр сонголтоо өгөөгүй бол 4 жил битгий шүүмжлээрээ. Тэр шүүмжлэмээр байгаа бол үнэхээр яг сонголтоо
хийгээд тэгээд эргэн тойронд чинь бас нөлөөлж чадах хүмүүсээ үл нөлөөлөөд зөв хүний сонгочих юм бол та дараа нь шаардлага тавьж чадна гэд тийм учраас тэрийгэ бодоод саналаа өгөөрэй. Тэгээд саналаа өгөхөөс өмнө сайн судлаарай. Амар алгаад шүү дээ. Хийсний хадараа. Тэгээд бичсэн санал нэг байна. Тэглгүй яах вэ? Тэглгүй яах. За баярлалаа. Тэгэл болоо мó. Чи санал нэг бишээ өөр юм яа. Зөвлөгөө хэрэгтэй бидлээгаа. Окей. Бүх залуучуудаа саналаа өгөөсөө гэж бол мэдээж хүсэж байгаа нь ойлгомжтой болоод энэ нэвтрүүлгийг хийж байгаа нь ойлгомжтой. Тэ? Гэхдээ яагаад саналаа өгөх хэрэгтэй вэ гэхээр яг уг нь бол яг хуу нэлээх ном зохиол уншсны дараа энэ саналаа өгөх энэ хуудсыг нэг ингээ хийх эрхийн төлөө ямар их улс үндэстнэр хэдэн мянгаараа дайн дажин болдгийг ойлгож очтой л гэж хэлмээр байна. Тэ. Жохон хүндтэй. Саналаа өгөх эрх гэдэг чинь өөрөө чухал шүү, тэ. Тийм би яг хуу ингэж бодоод байгаа байхгүй залуучууд саналаа өгөөл залуучууд ингээд шинэ хүмүүс гаргаад ирэхээр улс чинь шив шин гоё улс болчихно гэж юм хурдан юу хүсэж байгаа үр дүн хүсэж байгаа. Гэхдээ гүй магадгүй чи ингээд саналаа бүр 10 өгжээж 50 хүрэхэд чинь улс чинь гоё болох байх л та. Гэхдээ чи ингээд тасралтгүй өгөөд явснараа эргээд харахад ингээд 50 60 жилийн дараа эргээ харахад улс чинь бол үнэхээр шал өөр хөгжсөн байх болноо. Тэгээд бити бас юм хурдан одоо батхны тос гэдэг шиг юм хурдан үрдэн хүсэж тийм гайхамшигыг хүсэж бити саналаа өгөөч. Зүгээр саналаа өгж байгаа чинь л өөрөө гайхамшиг байхгүй. Тэг чи нөгөө нэг Өвөр Монгол залуугийн юу чи бичсэн мэсэн те? Одоо тэр Өвөр Монгол залуу сэтгэлийн зүгээр хуваалцсан мэсэн. Одоо Өвөр Монголд бол бид нэр ингээд одоо юу гэдүүлээ? Сонгох эрх биднэрт байхгүй. Бид нарыг ингээд зүгээр л одоо цаанаас хүн гарч ирэл бид нарыг ингээд өдөртдөг. Тэгтэл та нар ингээд сонгох эрх байгаа чинь амар адтай гэж нэг залуу бичсэн байсан. Тэгээ тэр бас надад айгу. За бүгдээрээ тэгвэл 6 сарын 24-нд гайхамшигыг бүтээцгээе. Саналаа өгье. Саналаа өгөхнээс судалгаа 20 хүрэхгүй хоногийн хугацаа үлдсэн байна. Бид нар энэ 20 хүрэхгүй хоногийн дараа одоо дараагийн 4 жилд хинээр одоо өөрсдөө удирдуулмаар байна. Хинээр одоо энэ улс орноо удирдан чиглүүлмээр байна гэдэг маш хариуцлагатай бөгөөд чухал сонголтыг хийх гэж байгаа учраас мэдээлэлтэй, хариуцлагатайгаар бас сонгуультай идэвхтэй оролцоод саналаа өгөөрэй гэдэг энэ урайлахыг бас ингээд та бүхний ойрын хүмүүсээр хэлүүлэхэд бол өнөөдрийн форумыг зохион байгуулж байгаа юм шүү. Тэглгүй яа. За баярлалаа. Бидний урилгыг хүлээж авч сонирхолтой яриа өргөсөн та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаар бас байгаа. Тэгээ эхний дугаарт бид нэр инфлюенсерүүдээ урьсан байгаа урилгыг маань хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. За тэгээд дараагийн дугаараараа уулзлаа. Баярлалаа.